За хэдүүлээ өнөөдөр GiveSoft-ийн стандартын талаар ярилцсан. За стандарт гэхээр нэг хүндрүүлж бодоод хэрэггүй. Энэ бол зүгээр л ажил хийх арга барил дараалал байдаг. За улс орон болгон өөр өөрсдийн гэсэн стандарт арга барилтай байдаг. Энэ нь болохоор өөрсдийн гэсэн материалын хүртээмжээс болдог. Ямар материал хэрэглэж байгаас болоод тэгээ бид нар бол ер нь Австралийн стандартыг нэвтрүүлэхээр зорж байгаа. Австрали нь болохоор улаан ном буюу Red Book гэсэн тийм бүх барилгын салбарын гарын авлага байдаг юм. За тэгээд тэр гарын авлаганаас ягаад ер нь Австрали стандартыг нэвтрүүлэе гэж бодсон бол гэхээр ер нь их барилгажж байгаа. Тэгээд биднэрт маш их таарах юм байлээ. Ягаад гэвэл одоо бид нар Японых гэх юм бол Япон бол одоо их арга зүй материалын шал ондоо тэдний хэрэглэж байгаа материал нь газар хөдлөлтөнд төсвөртэй ч юм уу эсвэл ер нь их нарийн хийгдэх технологитой. Солонгос гэж авч үзэх юм бол Солонгос бол одоо GiveSoft нь жижиг байх чинь ягаад гэвэл нэг хүн жижиг GiveSoft гаягээд өөргөөд нэг хүний ажлын бүтээмжийг гаргаж болдог гэдэг ч юм уу. Тэгээд Америк бол одоо жишээ нь маш олон можууд нь бас өөр ингэсэн стандарт дүрмтэй гэдэм байлээ. За тэгэхээр ер нь Австрали их зүгээр. Одоо Европ бас байна. Европ бол одоо ингээд Германиг өөр, Испанийг өөр, Францыг өөр ингээд бас олон төрлийн стандарттай гэдэг юм байлээ. За тэгээд бас Европыг авч үзэх юм бол бас шинээр их барилгажаагүй болохоор стандарт нь биднэрт тохирохгүй юм байлээ. За тэгээ ингээд Австрали болон Шинэ Зеландын энэ улаан ном номноос эрхлэн гаргасан заавар зөвлөмжийн дагуу хэдүүлээ ингээд нэгдсэн ойлголттой болж нэг хэлээр ярьж эхэлье. За энэ GiveSoft-гаа болохоор бид нэр энэ одоо яг энэ үйлдвэрийн ирмэг гэдэг энэ шахалцтай ирмэг гэдэг шүү дээ. Энэ нь үйлдвэр ирмэг гэж яриад энэ зүсвэртэй ирмэг буюу 120-тэй ирмэгүүд ингээд тэгш уулзвар гэдэг яриад явчаа. За яг энэний дагуу өнөөдөр ерөнхий ойлголт одоо энэ GiveSoft-ийн 4-р төвчний өнгөлгөөний стандартын ерөнхий ойлголт өгч байгаа болохоор ингээд үзүүлэнгээ бэлдээд ирсэн байгаа. За бид нар бол ерөөсөө 4-р төвчний өнгөлгөө гэдэг энэ стандартыг зорж байгаа. За энэ стандарт маань одоо ингээд харахад бол энэ байна. За ингээд тэгшхэн болсон булхал хийсэн болсон гэсэн үг. За энэний өмнө бол 3 үе байгаа. За энэ болгоныг ингээд үе үеэр нь тайлбарлаа явъя. За энэ ингээд туузан алт наасан үе маань байна. За туузан алт наах үеийг бол 1-р түвшний өнгөлөө гэж хэлнэ. За энэ туузан алт нааж байгаа үе яагаад ингээд үе үеэр нь салгаж байна гэхээр за туузан алт наасны дараа одоо манайхан оёлын хавтыг хэрэглээд байгаа шүү дээ. Тэрийг дээрээс нь нааж болно. За туузан алт наасаараа энэ GiveSoft-ийн уулзвар булан тохоо бүгдийг ингээд битүүмжлээд дуу тусгаарлах бас давуу талтай байдаг. За тэгээд ингээд даатсан үед бол дээрээс нь ямар ч дараачийн давхарлагаа ч юм эсвэл хавтан нааж болох байна. За ингээд 1-р үе гэдэг энэ юм шүү. Тэгээд энийхэн давуу тал нь болохоор дуу тусгаарлаж ийн гэсэн үг ямар ч. Тэгээ бас мэдээж туузан алтнаа наасан болохоор хагарал цуурлаас хамгаалж ийн гэсэн үг шүү. Ер нь 1-р үе, 2-р үе хоёулаа ингээд зэрэгл явдаг. Бидний засал хийж хахад бол за ингээд харуулчих. Бид нар бол туузан алтаа наагаад шууд араас нь дүүргэлтэй хийчдэг. Эхний дүүргэлтэй. За багажаар явж байгаа бол туузан алтаа наагаад араас нь багажаараа бас дүүргэлт хийж. Энийг одоо 2-р үеийн дүүргэлт гэж нэрлэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бид нар нэг туузан алтаа наагаад шууд төрхөө явж дүүргэлт хийгээ явждаг гэсэн үг. За энэ үе дээр болохоор энэ үе хийгдсэний дараа бол бас л нэлээд хөрхөн төвшөрсөн байдаг. Гэхдээ хацныхын дараа нэг жоохон ширэгдэг. Одоо энэ дээр ингээ харах юм бол ямар ч бүтэн тэгшрээг байгаа. За энэ үе дээр бол хэрвээ нөө текстур шүү дээ. Текстур одоо манайхны яриад байдаг шагрий ч юм уу тий. Янз бүрийн хэлбэр төрс гаргаж байгаа бол шууд энэ дээр одоо хий явчих болно гэсэн үг. За ингээд 1-р төвшин 2-р төвшин ингээд англиар хэлдэг учраас ийм байгаад байгаа. За ингээд 2-р үеийн дүүргэлтээ хийн. Ер нь дүүргэлт хийх болгондоо энэ ирэмгүүдээ бүр ингээд нойллоод сайн спатлаараа хусчих хэрэгтэй. Дараа нь ингээд энэ маань ингээд дараагийн төвшин дээр давхарлагцаараа дулаарчдаг. Тэгээ энэ маань ер нь л нойлж явах хэрэгтэй. Сайхан хусаад авчихна. Одоо ингээд 3-р төвчнөн дээр болохоор бас яг адилхан ингээд 3, 4 гэж ер нь үе давхарлах болгондоо байнгын спатлаараа нойлж завхууд ирэмгүүдээ ингээд сайхан нойлж татчих хэрэгтэй. Энэ маань дараа нь биднэрт ингээд яга зөвлөгөөр хийхэд маш
дөхөн болж ирдэг. Хүмүүс 3 дугаар төвчнгээр хийгээд ер нь бодож болно. Тэгтээ за 3 дугаар төвчний дүүргэлт нь болохоор ингээд жоохон өргөө уусгаад за ерөнхийдөө тэгшэрчлээ гэсэн үг. Одоо ширгсэн 2 дугаар үеийн дүүргэлтэн дээр эхний үеийн дүүргэлтэн дээр жоохон цаашаа ширгсэн байсныг яг яагаад тэгшлээд өгч чинь гэсэн үг ээ. Одоо ингээ харахад бол яг ингээ сайхан дүүрцсэн байгаа. За гэхдээ яг илүү гоё төгс стандартаар нь төгс гүйцэтгэл хийх юм бол 4-р түвшний өнгөлгөө хэрэгтэй. 4-р түвшний өнгөлгөөгөө зүйлээ харцгаая одоо. За энэ маань ингээд 4-р түвшний өнгөлгөө. 4-р түвшний өнгөлгөөг яагаад заавал хийх ёстой вэ гэвэл ямар нэгэн алдаа өөсөв байвал яг тэрийг ингээд маш нэмгэн бас шингэнээр ингэж дүүргэж өгдөг. Энэ нь тэгээ буцаад зүлгүүрэндээ ороод дарагдаад яг сайхан төгс гадруу гүйсгэж өгдөг. За ингээд 4-р үеийн 4-р түвшний стандартууд нь ерөөсөө л энэ юм байгаа. Тэгэхээр энэ бол одоо үйлдвэрийн ирмэг дээр хийгдсэн үзүүлэлтүүд байгаа. Тэгээ дараа чимжлэн дээр бид нар болон гадар болон дотор болон бас тэгш ирмэг бас ирэмгүүд зөрсөн байдаг тэр талаа тайлбарлаа явна. Хэдүүлээ өнөөдөр ингээд ямар ч техникийн чинь нэгдсэн ойлголттой болъё. За энэ 4-р түвшний өнгөлгөн дээр ер нь бол цайвар өнгийн будаг ялангуяа мат бүтцтэй тийм будгийг будаг эмүүс төрхийг зөвлөдөг. За хэрвээ та гүн өнгөтэй юм уу эсвэл гелан өнгөтэй одоо гялалцдаг өнгөтэй будаг төрөх юм бол энэ бүхэл үе одоо 5 дугаар түвшин буюу нийт нь нэмгэн бүрхэж өгдөг. Энэ яаж нэ вэ гэхээр гипс автоны гадаргуу болон энэ чигжээс түрхсэн хэсгийн гадаргуу өөр байдаг болохоор гүн өнгө болон тэр гялалцсан өнгөнүүд нь яг энэ хоёр гадаргуу дээр ялгаж харагдаад байдаг. За одоо ингээд 5 дугаар түвшин нь болохоор ингээд бүхэл гипс автонгийн гадаргууг бүхэлд нь ингээд нэг нэмгэн бүхэлд нь бүрхийг хэлнэ. За энэ дэр болохоор одоо та гелан зөнгөтэй будаг юм уу эсвэл гүн өнгөтэй будаг төрөхэд асуудалгүй байдаг. Ингээд энэний дараа бол одоо эмүүс хийгдэж эхэлнэ. Эмүүс хийгдгээс өмнө мэдээж зөвлгүүрнийх янз бүрийн үйлдэлсэн тоосон цэрэг ер нь унгааж явах хэрэгтэй. Яг шүрших юм уу эсвэл өнгөрсний дараа зарим газар ингээд барзах хэсэлтэй байдаг. Тэгээ сайхан гүрэнтэй төрөхөд гэрлээ тусгаж жагаад энд ремонт буюу дахин засварлах шаардлагатай хэсэг үйл тэрийгээ сайхан засаад тэгэл эцсийн үеийн бодол буюу эмүүсээ сайхан шүршээ будаад өгөхөд тэгээд ажил сайхан дуусч байгаамаа. Энэ бүх төвчнүүдийг ингээд нийлүүлээд ер нь стандарт гэж хэлээд байгаамаа. За тэгээд энэ стандартыг бол одоо бүхэл дэлхийгээр ерөнхийдөө адилхандаа хийдэг зүгээр материал хийгдэх багаж хүмүүсийн сурсан датснаас шалтгаалаад арай өөр байдаг болохоос биш ерөнхийдөө адилхан. Ингэж хийхэд одоо олон үе давхаргалж байгаа юм шиг мөртлөө зөвхөн болон тохоо уулзууруудыг дарддаг болохоор ажил маш хурдтай болдог. Ялангуяа тэр дэвшилтэт багцуудаа хэрэглэх юм бол тэгэл газраас ажил хийгдэн өндрийн ажлыг бол яач утсан 2 дахин илүү хурдан хийгээд эхэлчихэж байгаамаа. Энэхүү ер нь стандартыг 1953 оноос Америкт анх стандартчилж эхэлсэн. Ялангуяа 2 дугаар дайны дараа тэгээд одоо 1963 оноос энэ багцнууд маань ингээд нэвтэрч эхэлсэн. За ер нь бол гипс хавтангаар хийж эхлэх болсон шалтгаан нь бол ерөөсөө л ажлыг хурдан хийх. Ер нь дэлхийд даяар маш их барилгажилт явагдсан байдаг. Энд л зориулж хийгдсэн байгаа. Тэгээд гипс хавтан маань өөрөө галт төсвөртэй эрүүл мэндэд бас их хоргүй байгаль дээр хамгийн их түгээмэл гэдэг орцтой болохоор ингээд нийтдээ ингээд хэрэглээ нэвтэрсэн байдаг юм аа. За баярлалаа.